За мэдсэн үү? За багш нь өнөөдөр хичээлийг явуулахдаа ямар үнэлгээгээр явахыг тайлбарлая. За нэгдүгээр багш нь та нарыг санамсаргүй төврийн аргаар нэр сугалж асууна. Миний асуултанд хариулсан хүүхдүүд та нар смайлаар үнэлгээ өгнө. Зөв хариулсан бол инээлгээ, буруу хариулсан бол уралгаа засаж хэлнэ. Ойлгосноо? За дараа нь багийн үнэлгээ чинь багаараа багш нь сайн хэлсэн байна, туршилт зөв явагдсан байна, сайн байна гэх юм бол байрлуулна. Аль үеийн элемент вэ? Үе дээр нь аль нь чамаагүй тестралдар нь очиод байрлуулна. Ойлгосноо? За дараа нь хичээлээ 2-од 1 хүслээр үнэлнэ. 2-од дээр нь хичээлийн хамгийн сайн ойлгосон зүйл, хамгийн таалагдсан үе шат, хүсэл дээр нь цаашаа юу мэдхийг хүсэж гин, сурахыг хүсэж гин гэдгээ бичнэ. Тийм ээ? За. Энэ юу вэ? Саун байна. За барааны саун. Барааны саун дээр багш нь ус ийцсэн байна. Юу болох вэ? Саунгийн уусмал бол их сайн байна те Исмаил өгөр. За энэ саунгийн уусмал маань ямар орчинтай юм болоо? Уусмлын орчин хэдийн янз байдсан болоо? Болормаа хэлээ. За саунгийн орчин хэдийн янз байдсан юм бэ? Гэхдээ орчин хэдийн янз байдсан бол? Уусмлын орчин. Хүчлэлэг, саармаг, шүлтлэг. Мөн үү? Яагаад үнэлгээг өгөхгүй? За өгөөрэй. За сайн байна. Тэгвэл савнгийн уусмал маань ямар орчинтай юм бол? За энэ шүлтлэг байж магадгүй, саармаг байж магадгүй гэж байна. За бүгдөө туршилт үлдээд. Савнгийн уусмал ямар орчинтай? Үлдээд. За багш нь заавар өгсөн байгаа. Ажлын хуудас 1 гэд өгсөн байна уу? Байна уу энэ? Аюулгүй ажиллагааны дүрмээ уншиж танилцаад туршилтаа үлдээ. За дараа нь туршилтын үлдсэн хүүхдүүд туршилтын дүгнэх хуудасгээ энд байгаа. Энийг бүглэнэ. Ойлгосноо? За багаараа ажиллаад. Заавраа сайн уншаарай. Аюулгүй ажиллагааны дүрм. Металл натрийг гараараа байрж болохгүй. Хий. Энэ металл натрийг багш нь ингээд пакетлцсан байгаа шүү. Металл натр гэдэг дээрээ бичээд байгаа. За хий. Гараараа барьж болохгүй уусмалтай болгоомжтой харьцнаа гэд. За алхмуудаар өгсөн байгаа да туршилтыг чи. Усайт юм уу? За одоо яа гэж энэ нэгдүгээрт нь. Ишийг өгч. За ий. Иш усайсан. Хийцэн мэн. Одоо яа гэж байна? Лакмусын цаас дүрээд үз гэж байна. За хүрхгүй хямсаагаар доош нь явуулчих. За өөрчлөлт байв. За тэгээ орхиж. Энд нь ингээд орхиж. За. Одоо яа гэсэн? За натра хий. За өөрчлөлт байв. Яахгүй. За юун дээр явж байна? Аль үе шатн дээр явж байна? Натрыг. За натрыг хийх гэж байна. Энд шинэл хөтөний тусаач юм уу? Тусаач. За. За өсвөрчхий ялгарч байна уу тэрмэр хараа. Тэгээ шүү. За холоос агаар. Үнэр гасч нэг чи ямар нэгэн хий яаж юм? Ялгарч байна гэсэн үг тий. За. Бүр онголгоч. Танах юун дээр явж байна? Усаа ягалаа фэс дээр. За. Хэмсаагаараа шууд явуулчих. Тасалчих. За. Тэгж байгаа явуул. За. Өөрчлөлт байв уу? Байхгүй. За. За дараагийнхаа үстэй хий. За яаж явагдав? Юу ажиглагдав? Энийгээ биччихээ ч. Одоо дадлага ажлын зааграа биччих. За. Энэ нэгээс эхлэх металл натрийн үлэг тогтолцоонд эслэх байрыг тодорхойлно гэх. Яасан натр зундгүй юу? Хэмсэж айцсан. За болж байгаа. За танах туршилтаа сайн явуулсан учраас үнэлгээр яваар. За хоолоогаараа ус төрөх жалгарч байгаа шүү. За. За одоо юугаар дүрж үзэх вэ?
Энэ дүрсэн орцсон уу ч хийсэн байна. За туршилтын өөрөө өгдөө. Сайн явууллаа тийм ээ. За үр дүнгээ одоо энэ дээр. За туршилтынхаа үр дүнг. За яасан? Усны гадаргуу дээр. Авч байна тий. Цаас ягаан болчих. Цаас маань бас ягаан. Ус нь ягаан, цаас нь ягаан бэ нүү хөх юм уу? Хөх болж байгаа тийм үү. За одоо энэ дүгнэлтээ хийчих. Наа танах туршилтаа сайн явуулсан учраас. За цаасан дээрээ. За хий. За танах яасан? Болсон уу? Болсон. За туршилтын үр дүнгээ хийж гэнэ үү? Сая л дуусч байгаа юм уу туршилтаа? За. Үр дүн чинь биш. Найнаа бүгдөө ярилцаад нэгдүгээр даалгавраас эхлээд метал натрийн үлэг тогтолцоонд дислэх барийг тодорхойлох. За бичээрэй. Яасан? Энэ цаасан дээр хийгээ явууч. За өндөр. Зү. За болгоомжтойгаарай. За. Энэ хүчлээ. Лакмусын цаас финал хүртэл ямар өнгөтэй болсон юм? Өнгөгүй байснаа энэ ямар өнгөтэй болсон? Тусаасан ч ягаан болсон. Өнгөө өчгөн юм биш. За. Лакмусын цаас нь энэ биш. Ямар болсон юм? Тинкер. Хөх. Энэ өнгөнүүдээ өчөхгүй үр дүнгээ өччихэж ш. За болсон уу багууд? Та бүр дасгалаа игээд дууссан уу? Та. Юун дээр явж байна? За. Дэвтрэнэ хүүхдүүдээ. Багш нь самбарт онсоор тавиад сэдв тавих зай үлдээсэн байгаа шүү дээ. Сэдвээ хэдүүлээ олё гэд. За. Болсон уу? За цаг боллоо. Болох уу? Юу болцсон юм шиг байна те? За. Туршилтын үе шатын 1-р даалгаврыг гаваа хэлье. Даалгавраа уншаад багштай хэлье. 1. Даалгаврын үйлдэх хүснэгт нь эзлэх байрыг тодорхойлно. За. Өгөгдсөн цаасан дээр томор бичнэ. За. Натрийн 3 зөв чанга хэл өөртөө ихтэй. Сонсъё, бусдын сонсъё. За. 3 дугаар үеийн Зөв хэлээ. 1-р бүлгийн хэддгээр элемент вэ? Хэддгээр элемент вэ? 9 дугаар нь 11-р элемент. За зөв сонсогдов. За. Танай багийнхыг харъя. Танайхыг натрийн. Зүйтэй. За 1-р бүлгийн 3 дугаар үеийн 11-р элемент. Энэ юу нэ? Амаасан. За зөв байна тийм ээ. За гаваа сайн байна. Гаваагийн баг сайн байна. За марл. Бас эдний баг. За 2 дугаар даалгавар. Юу гэж бүглөв? Хүснэгтэй нүгнэ. За. Индикаторуудын. За лакмусын цаас ямар болсон? Чирнэлэн. Ягаан болсон байна тий. За фенол фитлэн ямар болсон? Усандаа өнгөхгүй байжгаад усмаас хармаг өрчөнтэй ах нь ш тийм ээ. Усандаа өнгөхгүй байжгаад натрий усан дуусан ч ямар болсон юм? Ягаан болсон. Тэгэхээр үүссэн ус мал маань ямар орчинтой болж таарав? Шүлтлэг орчинтой болж таарах юм ш. За 3 дугаар даалгаврыг хинт яагаад үнэлгээг нөхгүй зөв юм уу буруу юм уу? За баярлалаа. За энэ хүнд 3 дугаар даалгаврыг урлын тэгшдэглийг самбарт бичнэ. Их мантха. Хийсэн юм аваад гараа бичсэн үү? Хаана бичсэн? За энэ дээр бичсэн.
Танах 3 доллар хийсэн юм уу? Энэ урлын төслийг илэрхийлсэн юм уу? За эднийх урлын яах авч юм? Амжааг юм уу? За хийж өгвөл танах хийж. За алий. Бат Эрдэнэ баг. Бат Эрдэнэ хаан суун. За. Бат Эрдэнэ өвчсөн үү? За Бат Эрдэнэ өвчин. За тэгтэг тэндээ наач. Харагдах нь. За танах яасан юм бол? Энэ Петр айганд юу байлаа? Энэ юу вэ? За натригийн аймын тэмдгээ тавиад тэгштэглээ бич үуч. Натри дээр зөв. Нэмэх нь юу нэмсэн? H2-оо нэмсэн. За энд шүлт үүссэн гэдэг байгаа тий. Шүлт гэж юу хэлэх вүлээ хөөхдүүдээ? Баасан зэрэг хэлэх үү? Шүлтийг. За баасан зэрэг хэлье. Шүлт гэж чиний бодлоор юу хэлэх юм бол ямар бүлэг агуулсан байх юм бол хэл. За баасан зэрэг. За ганцаач үлээ. Гүй шүлт. За арай багшийн асаатыг ойлгохгүй байх нь. За шүлт гэж юм бол лувсаар одоо хэлээ. Шүлт гэдэг нь шүлтийн металл устай ороод ороод үүссэн усамлээгүй. Гэтэ яг шүлтийн ерөнхий томьёо нь юу юм бол? Металл? Ааш шүү дээ. За хинд мөнгөний шагаад үнэлгээг өгөөрэй. Металл. Ааш ахна шүү дээ. За харин энэ шүлтийг сая үйлдвэр тогтолцооны хаана байрладаг элемент үүсгэж юу? Нэгийн А бүлэг. За натрий маань нэгийн А бүлэгт барьж байна тийм үү? За нэгийн А бүлэгт байгаа элементүүдийг нэрлэе. Самда. Нэгийн А бүлэгт байгаа лити. Рубиди. Цези. Франц. Ихсэн. Исмаил өгөөрэй. За одоо тэгштэл маань зөв бичигдэж үү? Зөв байна тийм ээ. Шүлт маань хаана вэ? Ямар нэртэй шүлт үүсв? Натрий. Нэрлэе. Натрий. Их сайн гидроксид ахна шүү. За бичээд аа. Танах яасан болсон уу? Харъя. За танаа баг үнэлгээг аваарай. Мөнгөн шагагийн баг үнэлгээ аваарай. Их сайн байсан шүү. За одоо нөгөө 6 дээр тэгштэглээ бичээ. Саяны нэгийн А бүлгийн металлууд дээр тэгштэглээ бичээ. Танаа багийн туршилт сайн явагдсан мэт. Хийсэн мэт. Тэгээ яг үнэлгээг нь авахгүй байгаа. Нэг үнэлгээ аваач танаа. За дэвтэртээ 6 элементтэй доош нь цуулаад устай уралд орох урлын тэгштэглийг бичиж байна. Натрий бичвч. Онсараа 50, сэдв тавих зайгаа үлдээсэн байгаа тийм ээ. Чи авчгүй юм. 11 сарын. Сая ямар элементүүд нэрсэн өөдтэй доош нь за. Босно. За босно болж байна. За ч одоо эднийг нэрлэлт энийг юу гэж нэрлэх вэ? Натрий. Натрийн гидроксид, литийн гидроксид, калийн гидроксид, рубидигийн гидроксид, цезигийн гидроксид, францын гидроксид. За их сайн байна. За тэгштгэл. За бүгд ер нь болж байгаа шиг байна тийм ээ. За дэвтрээ нар зүвнийг эргүүлчих. Дэвтрээ нар зүв багтааныг эргүүлчих.
За сая бид нар энийг ярьсан тийм ээ? Шүлтийг маань. За засч. За засаад ихтгэлээ 6-аас тэд гээд үнэлж хэд вэ? Хэдэн зүв бэ? Босно. За одоо болно. Зүгээр л үнэлүүлчих. За 6-аас нэг үлдэр яа юм ихгүй байна. За хийгээрэй. За хэд үү танахаас хамгийн дээдл нь 6-аас 6. За 6. Танах. За бүгд үү. Ямар мундаг юм бэ тийм ээ. За танах. Бүгд үү. За энд нэг дөрөв байна тий. За. За амжааг бол гүцээч багшаа самарт зөв хариу тавьсан байна тийм ээ. За. Босно. За тэгштэглээ зөв бичсэн багууд оноогоо аваар. Багийн гişүүд оноогоо өгөөрэй. Талээ танаа баг юу болоод байна? Биччихээ өстэй. Лили яг энэ тань адилхан бичиж явуулсан шүү. Тийч самбарыг харж байна уу? Харахгүй юм уу? Харж байгаа өстэй. За. Чивштэй юм уу? За сайн байна. Танах болцсон юм тий бусна. За. За одоо наашаа харж. Энэ нэгэн А бүлэгт байрлаж байгаа эдгээр металлууд маань устай урвалд орохдоо яг шүлт үсэг, бүгд шүлт үсэж чинь тийм үү? А гэтэл бид нэр энэ дундаас натрийг аваад устай урвалд орсон ба тий? Тэгвэл эдгээрүүд яг тэгж устай урвалд орох уу? Устай харилцаа үүсгэх үү? Эрчим нь ямар ах вэ? Харилцаа үйлчлэн. Гэхдээ эрчим нь ямар ах вэ? Хими идэх нь ямар ах вэ? Яг ижлэхэн байх болоо. За. За ижлээ нараа өөр юм гин. За хэдүүлээ тэгвэл онлын үндслээр тайлбарлая. За багш нь нэг юм даалгавар өгсөн байгаа. За 30 секундэд бөглөөд өгчих багш та. Бүглээрэй. Хайцсан танаа энэ юу ч. За. Маркероо дээр нь шууд бичээ бүгэлчих. Заараа унш та. Атомын бүтцийг тодорхойлж бүрэлдүүлэгч хэсгийн цэнгийг хамт бичнэ үү? За, цэнгийг бичнэ үү гэж байгаа шүү хүмүүстээ. За, танах юу болж байна? Бичсэн үү? Өө зүтэй. Тэр нь цэнгээ бичнэ гэсэн тийм ээ. За. За, тэр өөрийнх нь багийн юм дээр наа болцсон байл. За, болцсон багууд нь үлэг юугаа аваад тэр үнэлгээний хажууд наачих багш нь эндээс харчээ. Үнэлгээний хажууд. Танаа баг маш эрчимтэй байж байна тийм. За. За, танах яасан. За, наа. Скотч байгаа үстэй. За. Зү энэ гана. Аа. Наа, тогтолцоон дээр наачих. За. Нарманд. Хаана? Оо, ирцээ дөрөв яасан ч яасан. Нармандах байна уу? Эсэ холцсон юм уу? Анууч. За, багийн хаясныг тайлбарлаж байгаа шүү дээ. Атом нь Электрон. За, электрон ямар цэнэгтэй? За. Цөмөн нь болохоор протон, нейтроноос бүрддэг. За. Протон нэмэх цэнэгтэй л нейтрон асахгүй. Нейтрон цэнэггүй. Зөө. Тэгээ яга үлгийг өгөхгүй байгаа манайхаа. Смайлаа инээл гэх юм уу? За. За баярлалаа. За одоо тэгвэл энэ юуны атом бүтцэн? Цөмийг тойроод юу иргэдэг вүлээ? Энэ хэдэн электрон бэ? Хэдэн электрон бэ? 11. Тэгэхээр юу ах вэ? Натригийнх нь тийм үү? За. Гадаад давхраанда хэдэн электронтой байна? 1 электронтой байна, тийм ээ? Хэдэн давхраатай байна? 3 давхраатай байна. Давхрааг юу заадаг вүлээ? Үеийн Үеийн дугаар заадаг шүү дээ. За танах тэгвэл литигийн электрон хуваарлалтыг. За танах калигийн электрон хуваарлалтыг. Танах рубидигийн электрон хуваарлалтыг. Танах натригийн электрон хуваарлалтыг гэж. Багш нь том цаас өгсөн байгаа шүү дээ. Нэг юм цаас. Дууссан юм уу?
За хийе. Танад л дууссан юм уу? За хийгээрэй цаасан дээрээ. Танад маркер өглөө өгсөн. Маркер чаана нэ. За скотч өгье. За. Танаа. Танах бас скотч юм уу? Бамбардаарай. Маа бамбардаарай. Багш нь цаагийн заачилж өгье. Маа. За энд дарааллуулаад хамгийн их нь лити. За дараагийнх нь. За натрий. За кали. Рубид. За багш нь цэзэг хий. Цэзэг эдэн давхраатай? 6 давхраатай тийм ээ. За. Бүлгийн дагуу доошлуулсан юу нэмэгдэж байна? Давхраа нэгсэж байна тийм үү? За эдгээр ижил тал нь юу байна? 100 дээр. 100 дээр. За эдгээр ижил тал нь юу вэ? Бүлгийн дугаар нь ижил. За бүгдөө нэгдүгээр бүлэг сайн байна. Дараа нь. Өөр ингээ харж байхад юу нийжлээ? Гадаад электрон нэг электрон. Бүгд нэг электронтой их сайн байна. Смайл инээлгэрээ сайн юм шүү дээ тийм ээ. За ялгаатай талыг нь хин хэлэх вэ? Булган хэлье. Ялгаатай талыг нь. За юу нь ялгаатай харагдаж байна булган? Өө их сайн юу нь? Чангал. Давхрааны тоон ялгаа. Жишээ нь лити эдэн давхраатай. Цэц эдэн давхраатай. 6 давхраатай тийм үү? За их сайн байна. За одоо та нар сая админ төвд юу байдаг гэсэн? Цөм ямар цэнэгтэй вэ? Нэмэх цэнэгтэй. Энэ цөм чинь эерэг цэнэгтэй. Электрон. Хасах. Энэ хоёр хоорондоо яана гэсэн үг үү? Таталцсан гэсэн үг. Тэгвэл энэ гадаад давхрааны нэг электроныг аль элемент нь хурдан алдах бол? Бүгд ижлэх нь байх болов уу? Таталцж байна. Энд юу яригдах вэ? А? Энэ юу вэ? Энэ юуны юу үзүүлсэн бэ? Радиус шүү. Бүлгийн дагуу доошлуулсан радиус яаж байгаа? X чинь яагаад X байгаа вэ? Гадаад давхраа. Давхраа? Оо, давхраа X байгаа учраас радиус X шүү дээ, тийм үү? Тэгвэл энэ хоёр давхрааны электрон энд 7 давхрааны цаанаас 1 электрон татагдж байна. Аль нь электроныг хурдан алдах бол хэмээ уралд орвол? Франц уралд алдах. За одоо тэгвэл электроныг хурдан алдж байгаа нь химийн идэх сайтай ах болов уу? Одоо хугацааны хувьд харилцаа илүү арай илүү химийн идэх сайтай ах уу? Удаан алдж байгаа нь химийн идэх сайтай ах уу? За тэгвэл энэ 6-аас хамгийн идэвхтэй нь аль нь вэ? За таамаглалаа төвтөртэй өччих. Зүгээр л миний таамаглалаа төвтөртэй өччих. За. Бичсэн үү? За багш. Whether you've left school or you're still at school, you can appreciate the sheer fun and mayhem that chemistry can be. There's so much to it. Bunsen burners, mixing chemicals. Very nice. Now, you may have been allowed to mix very small amounts of lithium with water. You
may, if with a responsible adult, have mixed H2O with sodium. And you may, under very strict scientific control, have witnessed potassium mixed with... За калийг усанд хийж байна, тийм ээ? Саний натриг одоо ямар явагдаж байна? Арай өвчтэй байна. These next two are the dogs and nuts of the periodic table. They are, if you like, the king and queen of alkali metals. Mix these babies with water, stand well back, and watch the mayhem. And that's just what we're going to do. Mr. Tickle, bring on the rubidium. Here it is. Is that it? Well, it might not look like much, Richard, but it's a highly reactive metal. It's sealed in this glass tube under argon atmosphere conditions, just for safety. Right, so what's going to happen when you drop that in the water? Well, imagine, if you will, letting off a hand grenade in a bathtub. Right, I'm off. Have that. Okay. Good luck. Okay, Tickle. Юу гэсэн Drop дэж the байна? rubidium in the water. Рубидэ. Now back, everybody, this one's going to be bad. 2 grams of rubidium will only react when a specially designed vial dissolves in the water, which gives John a few crucial seconds to get into our safety zone. Yes, Richard, cesium, the emperor of alkali metals, particularly nasty to go off at any time. That's it. Oh, yes. I like it already. Now, what's that going to do when it hits the water? Imagine a depth charge in a bathtub. Ground weight, I'll leave you to that. Thank you. Okay, John, go for it. Warning, extreme major, clear the air. As that cesium sinks in the water, the rapid generation of hydrogen gas should produce quite an explosion. За. And it does. Magnificent. And I think that concludes today's experiment. There is, I should say, one more, even more reactive metal, francium. But for some reason they wouldn't let us have any of that. But still, there you go. Today's lesson. Never mixed alkali metals with water. За, юуг усанд хийсэн устай урд оруулсангүй. Франц. За, Францын маань нийлэг аргаар гаргаж авсан. За, тэгээ эрчмийн хувьд бол энэс ямар ах вэ мэдээж? Хүчтэй байх учраас оруулаагүй юм, тийм ээ? За, хичээл ойлгосноо? Та нарын таамаглал ямар вэ? Гэхдээ таамаглал чинь ямар вэ? Юу хими идэх сайтай гэж ямар элемент металлыг хими идэх сайтай гэж тайлбарсан? Литийг. Гэтэл аль нь ах нь? Франц. Электроноо амархан алдж байгаа нь хими идэх сайтай байх нь шүү. За, хичээл ойлгосноор багштай нэг яс бөглөөд өгч. За, нэгийг аваад. За, юуг авсан бла асгоо. Болгоомжтой. Хүрсэн үү? За, дээр нь бөглөөд байгаа. За, бүглэр. Харилцан үйлчилж юу үсгсэн бэ? Энийг юу гэж нэрлсэн? Аа, зүйтэй. А? За. За, бус нь олж байна.
За болж байна уу? Дуусна. За бүгд дуусна. За бүгдөө ярилцъя. За өсгөө. Өсгөөр багштай ихний бүлгийн уншаад өгч. Ааш хоёрын нэр нь юу лээ? Оо их сайн. Өсдөрөгчийг ялгаруулна. Исмаил хайцсан бэ. Өсгөө зөв хариулсан уу? Санал нийлж гин үү? За. За дараагийнхыг дүүлгэн. Дүүлгэн багштай хэлээ. Шүлтээ. Тийм металлын дам бодсоо өстэй хэлсэн үйлчлэгтэй металлын хими идэвхтэй санаа олцоо хэлгүй. За зөв. За дүүлгөөний үнэлгээ хайр дүүлгөөний үнэлгээг хараарай. За. За дараагийн инх юу? Багштай хэлээ. Жохон чанга. За зөв. За инх хоёрын үнэлгээг өгөөрэй. Исмаилыг өгөөрэй. За бид нар өнөөдөр юу хийчихв? Хамгийн эхлээ юу хийсэн бэ? Туршилтаар. Туршилтаар хийсэн тийм үү? За туршилтын үр дүнд энэ маань ямар уусмал болж таарсан? Шүлтлэг уусмал. Бид нар хамгийн гол нь савнгийн уусмал маань ямар орчинтой юм бэ гэдгийг үзчихсэн тийм үү? За. Юу аа юу? Биш. Пипит. Шинийн тусгийслээ нэрээ. За лакмусын цаас хүүх болчлоо. Тэгэхээр энэ ямар орчинтой вэ? Шүлтлэг орчинтой байх нь шүү. Савнгийн уусмал маань шүлтлэг орчинтой. Бидний энэ гаргаж авсан натрий OH маань савн хийхэд хэрэглэгддэг байх нь шүү. Тийм ээ? За тэгэхээр эхлээд бид нар туршилтаар юуг баталсан? Шүлтийн металл гэж нэрлэсний учрыг тайлбарласан. Яагаад шүлтийн металл гэж нэрлэлээ? Шүлт үүсгдэг учраас тийм ээ. За хоёрдугаарт нь юу ийсэн? Та нарын тарааж өгсөн тэр материалууд юу илээ? Атомын бүтцийг тодорхойлж, шин чанарт нь үндэслээд таамагласан ш. Та нар литигээ таамаглаад исэн мэт тийм ээ. За 3 дугаарт нь видео үзээд таамаглаа. Шалгасан. Тийм үү? За одоо эцсийн дүн юу мэдэж авсан бэ? Францын хамгийн идэвхтэй металл гэдгийг мэдэж авсан. За зүй тогтол нь хими идэх хүн хаашаагаа чиглэж байна? Дээрээсээ доошоо чиглэж. За шүлтийн металлуудын хими идэвхийн өөрчлөгдөх зүй тогтлыг яасан бэ? Илэрүүлсэн олсон тий. За бидний хичээлийн зорилго батлагдчих. За өнөөдөр бол ийм зорилготой. Өнөөдрийн хичээл маань шүлтийн металл устай харилцан үйлчлэх уралд үндэслээд хими идэх өөрчлөлтөд тогтлыг илрүүлэх ийм зорилготой байсан. За өнөөдрийн хичээлийн маань гарчиг төгөл юу байх нь вэ? Шүлтийн металлын зүй тогтлыг за гарчгаад авчих багш сэдвүүд тавих зай үлдээсэн байна шүү тийм ээ. Дээр нь сэдвүүд тавих зай үлдээсэн байгаарай гэж хэлсэн тийм ээ. За гарчгаад авчих. Тавьчихна уу? Тавьчихна уу? За одоо багууд ярилцаад нэг эсрэг багаасаа нэг өнөөдрийн хичээлтэй холбоотой нэг асуулт зохиоё. Асууя. За хоорондоо ярилцаад нэг асуулт биччих. Аль болохоор одоо өнөөдрийн хичээлтэй холбоотой энэ өнөөдөр энийг олж харж чадсан болов уу, мэдсэн болов уу гэсэн асуулт зохиоё. За ярилцаж аваад нэг асуулт биччих. За 1 минут хангалттай юу? Болох уу?
Ямар асуулт асуумаар байна? Эдний бусад багаасаа ярьж байгаа асуугаарай. За эхлээд дэвтэртээ бичүүч. Асуултуудаа тэгвэл. Тэгээ хамгийн гоё болсноо асууя. За. За танах ярьж гинэ үү? Хамаас хэрхэн үйлчлэгдэж. За. Асуу болно шүү дээ. За. Бүгдөө дэвтэртээ эхлээд нэг бичиж. За тэгж байгаа хамгийн гоё. Ярилцж байгаа. За танах асууцсан уу? Төрөл доо. За бодоорой. Ганц минут өгсөн шүү. Саяны бүгэлсэн дүгнэх хүснэгтээ дэвтэртээ наагаараа мэдөө авч яваад. Асууцсан уу? Асуулт бэлнэ үү? Бэлэн асуулттай баг байна уу? Өнөөдрийн хичээлтэй холбоотой юу ч хийж болно шүү дээ, тийм ээ? Саяны зорилтоос харж байгаа. За асууя. За танаа баг асуултаа тавь. Хинд явах уу? За марлаа тавьчих. За бус багууд гараа өргөөрэй. Хиний баг төрүүлж байгаа хариулах нь үзье. Устай хамгийн хурдан ус Эрчимтэй. уусдаг металл. За устай хамгийн эрчимтэй харилцан үйлчдэг металл юу вэ гэж. За лусаа. Зүг. За зүг байна. За танах асуулт асууя. За. За. Шилтийн металлаас юу ялгарч юу үүсдэг вэ? За шилтийн металлаас юу? За юутай уралд ороход? Бусдаа уралд ороход шилтийн металлаас юу ялгарч юу үүсдэг? Эдний багаараа олон баг өргөчч. За. Олон хүн өргөчч. За хариулъя. Шилтийн металл нь бусдаа уралд шүлт үүсдэг. Тэгээд H2 ялгардаг. H2-ын нэр нь юу лээ? Бус төрөгчийг ялгардаг. Зөв. За сайн байна. За танах баг асуулт асуучих. Химийн үеийн дугаараас хамааран хаана хааш ирэх юм? За, өстөгөө асуулт байна тийм ээ. Химийн идэвхний үеийн дугаараас хамаарат ханаас хаашаа өөрчлөгдөх вэ? Дээрээсээ доош. Танаа баг хариулах уу? Танаа баг хариулах. Оо за. Химийн идэвхний сая юу гэж асуулаа? Химийн идэвхний үеийн дугаараас хамааран хаанаас хааш хэрхэн өөрчлөгдөх? За. Үеийн дугаар хэсэг тусам химийн идэвхний хэсэж үеийн дугаар багасах тусам химийн идэвхний Ястай сайн. За сайн байна. За танаа асуулт асууж чадаа. Төрөө. Танаа асуулт бэлдэг юм уу? За түрүү нэг асуулт асууж. За энэ гэрийн даалгавар чинь шүүгттэй. Гэрийн даалгавар авчих. За түрүү асуучаарай багш нь багийн үнэлгээгүй. Бага атомын радиустэй шилтийн металл юу? За хамгийн бага атомын радиустай шилтийн металл юу вэ? За танаа. Литий мөн үү? За баяр үргээ. За баярлалаа. Багууд өстөө хургууртай асуучихсан. За гэрийн даалгавар авъя. За авсан уу? Бүгд хүрсэн үү? За багш нь багийн үнэлгээ ярэ. Танах их сайн бүх үе шатад их сайн оролцсон байна, тийм ээ? Стам мундаг байна. Хамгийн идэвхтэй металл нь юу вэ? Франц. За танах стам Франц шиг оролцсон байна. Сайн байна. Баяр үргээ. За танах хамгийн идэвх мотой нь юу вэ? Литий. Хамгийн идэвхтэй нь Франц. За сайн байна. Танахаас бүх үе шатандаа сайн оролцсон байна, тийм ээ? За танахаас мундаг оролцсон байна, тийм үү? За танах за бүгд бас сайн оролцсон байна. За баярлалаа бүгдөө сайн оролцсон байна. За 2-1 хүслээ наач. Бат эрдэнэ. 2-1 хүслээ самбартаа наач. Хоёроод нэг хүслээ самбартаа наач. Танах наац юм 2-од нэг хүслээ? Хоёр одоо хийж юм бид. За танах наацсан. Танах орсон юм уу? Наац юм уу? За босч. Багш нь 2-од нэг хүслийн та нарыг гарсны дараа харж агаад тэгээд дүнэлт хийчихье. Зарим баг нь байхгүй шүүх нах уу? За хичээл төтөختөө оролцсон та бүхэнд баярлалаа. Баярлалаа. За баяртай.